Hi guys, юу яцхан? За тэгээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд одоогийн байдлаар яг ойрт ерөөсөө контент хийгээгүй. Тэгээ өмнө нь яг контент ерөөсөө хийгээгүй гэж ерөнхийдөө бол энэний өмнөх бичлэг маань unboxing хийсэн ба. Тэгээд Blackpink хамтлагийн Rose-гийн R гэдэг нэртэй альбом, solo альбомын хэдүүл unboxing хийж үзсэн. Тэгээд одоо үүнээс цаашаага ерөнхийдөө бол бас reaction-а сайн хийя гэж бодсон. Тэгээд би хөвчлэн одоо намайг үздэг хүмүүс маань мэдж байгаа. Тэгээд киноны трейлер дээр reaction хийдэг. За дээрээс нь одоо яг киноны трейлер дээр reaction хийгээгүй баг худалч хүндэхэд баг жил болж байна. Тэгээд маш удаан хүлээлгэсэн зарим хүмүүс ерөнхийдөө контентыг өргөжлүүлээрэй гэдгсэн. Тэгээд одоо ерөнхийдөө бол буцаад кино трейлерын reaction руугаа одоо буцаад эргээд comeback хийгэр болсон. Ее. За тэгээд та бүхэн маань ч гэсэн цааш нь түгээгээрэй, шеэрлээрэй. Тэгээд мэдээж таалагдвал тий. Өнөөдөр хэдүүлээ ямар киноны трейлер дээр reaction хийх вэ гэхлээр найруулагч Zack Snyder-ийн бүтээл Army of the Dead гэдэг киноны шинэ трейлер гарсан байгаа. За тэгээд сарын өмнө ерөнхийдөө бол анхны teaser трейлер гарсан. Mr. Ward, What? Heroic санагдав. how would you like to make $50 million on a warm summer's eve on a train bound for nowhere? Энэ миний сонсч байсан дуу байх шиг байна. Kenny Rogers. Kenny Rogers. Maybe Kenny Rogers хаа. Юу The Gambler гэдэг нэртэй дуу шиг санаад байна. American нэгдсэн улсын одоо ерөнхийдөө Америкийн одоо western буюу одоо тийм country дууг айгуу сайн. Country дууны ерөнхийдөө бол од гэж хэлж болно. Тийм. За хэдүүлээ өгчлөлөө трейлер үзье. Fed up with the gambler, we were both too tired to sleep, so we took turns of staring out the window at the darkness. The boredom overtook us, Okay. and he began to speak. He said, "Son, I've made a life out of reading people's faces. Think about everything we did, all those people we saved, the way they held their eyes. Look at us. You don't mind my saying, but what if I can see right away? If just once we did something just for us." Nice. You ready to play? There's $200 million in the vault beneath the strip. With a 32-hour window to get it out. Find the safe. This should be a simple in and out. Тэгж хэлж өгөөсө хүмүүсүүдийн тархийг угаадаг байхгүй. Сая ерөнхийдөө бол ороод гарахад маш амархан ингийн гэж хэлсэн. Гэтэ yeah, that's not true, right? Oh. What? Whoa. What? Сая германаар хараалыг хэлж байна. Scheiße гэж германаар бол хараалыг bad word you guys. Таусар орны. Йоо. Elvis Presley. Oh. Энэ өмнөх тест дээр гардаг гэсэн шүү. Okay. Oh, nice shot. Nice. Okay. Тэгээд 5 сарын 21-нд Netflix дээр орох. Тэгээд найруулагч Zack Snyder-ын бүтээл Army of the Dead киноны
албан ёсны трейлерыг хэдүүлээ үзлээ. Тэгээд надад бол амар гоё таалагдлаа. За тэгээд хэдүүлээ бас энэ киноны талаарх бас багсаг мэдээллүүдийг та бүхэнд бас хүргэсэн зүйтэй байх гэж бодож чинь дээрээс нас трейлер үзээд трейлер дээр төрсэн сэтгэл. За бүгдээрээ сэтгэл рүүгээ орцгоё. За тэгээд дөнгөж сая болохоор микрофоныхоо би жоох амар эвгүй байрлалд оруулсан байсан. Тэгээд ингээд микрофоно хийчихлээр илүү тайван тухтай мэдрэмж төрж जैन. Тэгээд аль болох ч гэсэн миний voice-ийг сая гоё цэвэрхэн бичих байх гэж бах найдаж байгаа. Тэгээд анх удаага одоо ерөнхийдөө бол өмнөх зүйлсүүдээс яг юу нэмэгдсэн бэ гэхэлэр би майк тоолсон. За тэгээд камерман жоохон сайжирсан. Тэгээд арын фон манаас жоохон өөрчлөгдсөн. Тэгэхээр илүү бас гоё чанартай болох байхаа гэж бас бодоод иймэрхүү одоо сетапуудыг хийсэн байгаа. Тэгээд за окей. Одоо хэдүүлээ гол яриалгаа орцгоё. Найруулагч Zack Snyder-ийн одоо энэ ээлжид бүтээл болох The Army of the Dead кино маань бол ерөнхийдөө 5 сарын 21-нд Netflix дээр орохоор байгаа. Тэгээд найруулагчаар нь Zack Snyder, тэгээд зохиолыг нь бичсэн мэдээж Zack Snyder. Тэгээд кино зурагчаар нь мэдээж Zack Snyder ажилласан байна. Тэгээд гол дүрийн жүжигчд нь болохоор Dave Bautista болон тэгээд Ella Ronel, Ana de la Reguera. За мөн сая трейлер дээрээс харахад бол Heroic санаад бас харагдсан. Тэгээд that's very interesting. Тэгээд сая сүүлд болохоор би Mortal Kombat үзсэн. Тэгээд Mortal Kombat дээр Heroic санаад манаас тоглосон бас гайхалтай Scorpion-ыг бүтээж чадсан. За тэгээд кино маань ерөнхийдөө бол $70 сая бажтаар бол хийгдсэн байлээ. Тэгээд obviously одоо Netflix дээр гарах болохоор streaming service-ээр хүмүүс маш үзэх байх гэж найж байна. Яа тэгэхээр дөнгөж сая Zack Snyder бидний Zack Snyder гэж хинбэ гэж бодож иж магадгүй зарим хүмүүс нь. Гэхдээ зарим нь бол надаар хилүүлдэхгүй мэдж байгаа. Тэгээд бидний мэдих Watchmen 300, тэгээд Man of Steel, Batman vs Superman, Justice League гэдэг одоо сая сүүлд гарсан кино. За мөн өмнө нь бас зомбиний тухай кино хийсэн. Тэгээд тэр кино маань бол ямар нэртэй кино вэ гэхлээр Dawn of the Dead гэдэг нэртэй. Тэгээд тим кино гаргаж ирсэн. Миний санахаар 2004 онд гарч ирсэн баха. Киноны үйл явдал нь бас аягүй сонирхолтой. Хэрвээ та нар бас Army of the Dead киног үзэхээс өмнө тэгээд Dawn of the Dead-ыг үзэх юм бол бас илүү сонирхолтой. Гэхдээ энэ хоёр хоорондоо нэг холбоотой бол биш. Гэхдээ ер нь Zack Snyder зомбиний төрлийн киног хэр сайн хийдэг вэ гэдэг нь бол ерөөхдөө Dawn of the Dead дээр ерөөхдөө гардаг байгаа. Тэгээд киноны үйл явдал нь маш сонирхолтой. Бас би тухайн үед 2004 он гэхэлэр чи нэлээд жоохон байсан. Тэгээд жоохон байхдаа үзээд бол амар айжсэн. Тухайн үед бол зомбинаас айлгадаг байсан кинонуудын маань бас нэг байгаа. Тэгээд мэдээж бас тэрнээсээ гадна бол ерөнхийдөө бол энэ Zack Snyder бол яг энэ Dawn of the Dead-ыг гаргаснаас хойш бол нэлээд одоо high level төвшний одоо ерөнхийдөө миний хувьд бол яг тухайн үед яг амар аимшиг кинонууд нэг байсан санаж байна. Тэгээд ямар ч хэлсэн орой унтаж чаддаг байсан тэр киног үзчихэд. Окей. Тэгээд уг кино маань болохоор ерөнхийдөө 2004 оны 3 сард гарч ирсэн. Тэгээд би энэ киног кино театрт үзчихсэн шиг санаад байна. Кино театрт үзчихсэн баг. Тэгэл амар хайдаг байсан баг. Тэгээд за мөн дараа нь бас энэ кинонтой бол бас нэртэй нөө төстэй пароди маягийн биш л те зүгээр кино нь бол ерөнхийдөө нэр нь төстэй. Гэхдээ үйл явдал нь шал өөр тийм бас зомбитой кино гарч ирсэн. Тэр нь болохоор Edgar Wright-ийн одоо хийсэн. Тэгээд бид нар бол Edgar Wright-ийг бол ерөнхийдөө Baby Driver киногоор сайн мэднэ. Тэгээд мөн Simon Pegg-тэй ерөнхийдөө хамтарч ажиллаад тэгээд Edgar Wright ерөнхийдөө хамт нийлж байгаа зохиолыг бичсэн. Тэгээд writer-ийн ажлыг болох директорийн ажлыг болохоор Edgar Wright нь хийгээд одоо киноныхоо гол дүрд нь болохоор Simon Pegg тоглосон. Тэгээд Simon Pegg-ийг бидний санахаар бол Mission Impossible кинон дээр Benji гэдэг дүрээр ерөнхийдөө бол хүмүүс сайн мэддэг баг. Гэхдээ уучлаарай ер нь би сая Army of the Dead киног ярих ёстой байтал би амар далигаал ингээд ярьж иж магадгүй шүү. Гэхдээ ерөнхийдөө бол энэ кинонуудын нэрнүүд нь айгүй хоорондоо төстэй болохоор айгүй сонирхолтой санагдаад бас та нарт мэдээлэл болох болоо гэж бас бодсон юм аа. Тэгээд энэхүү кино маань бол ерөнхийдөө 9 сард нээлттэй хийсэн. Тэгээд тэр 9 сард нээлттэй хийсэн кино маань юу вэ гэхээр Edgar Wright Simon Pegg нарын хийсэн Shaun of the Dead гэдэг нэртэй кино. Гэхдээ which is interesting, right? 3 сард нь болохоор Dawn of the Dead гарч ирсэн. Тэгээд 9 сард нь болохоор Shaun of the Dead гэдэг нэртэй бас юм кино гарч ирсэн байнамаа. За тэгээд трейлерыг үзлээ. Тэгээд маш сонирхолтой. Тэгээд анх teaser трейлерыг үзэхдээ би бас ингээд
Zack Snyder зомбитой кино хийж байна гэд анх мэдээлэл гарах үед нь ерөнхийдөө бол дэлхий тэр чигээр зомби болцсон. Тэгээд хүмүүс одоо зомби болцсон байж хаад одоо яах гэж банк дээр ирэмтэх ч юм уу альсвал банк ухах гэж байгаа юм бол мөнгө ямар хэрэгтэй юм бол гэж боддог байсан л та. Тэгсэн чинь энэ трейлер дээр ерөнхийдөө харагдангууд одоо бүх юмыг арай өөрчилж харагдаж байна. Тэгээд Дэв Батистагийн дүр ерөнхийдөө бол өмнө нь бас нэлээд тийм тусгай хөргийн ажил ч юм уу task force ч юм уу ерөнхийдөө тийм цэргийн тийм ажил бол хийдэг байсан юм шиг байна. Альсвал хулгай хийх ч юм уу те. Тэгээд тэр ажлаа хийхээ болоод тэгээд ерөнхийдөө бол нэг жижигхэн хоолны газар ажилладаг байсан болцсон. Which is interesting. Тэгээд гэхдээ ерөнхийдөө бол дэлхий тэр чигээрээ бол зомби болоогүй. Тэгээд яасан бэ гэхэлэр зөвхөн Лас Вегасын тэр авийг зомбитой болох үед нь тэгээд хүмүүс бол тухайн үед нь яг зохицуулаад яг юм карантин үүсгээд ингээд хааж чадсан юм байна. Гэхдээ тэр дотор бол мэдээж Лас Вегас казино бүх юм байсан. Тэнд бол бүх мөнгө эргэлддэг газар. Тэнд маш их хэмжээний мөнгнүүд гаццсан байдалтай байсан. Тэгээд Hiroyuki Sanaдагийн дүр болохоор тэнцэнээс $200 сая байгаа. Тэгээд тэр мөнгийг нааш авчрах хэрэгтэй байна гэд хэлж байна. Тэгээд Батиста болохоор энэ дээр өөрөө team up хийгээд тэгээд Лас Вегасын тийшээ орно гэсэн. Тэгээд Hiroyuki Sanada хэлдэг түрүүн бас би трейлер reaction дээр нь хэлсэн. Тэгээд ороод гарахад маш энгийн. Тэгээд амархан байх болно гэсэн. Гэхдээ яавч амархан биш. Мэдээд зомби байгаа тэнд тэгэхээр үйл явдал нэлээд хүчтэй өрнөн. Тэгээд энгийн яг нөгөө нэг хурдан гүйдэг ч юм уу айлсвал ингээ мүлхдэг, алхдаг зомбиноос илүүтэйгээр тэнд зомбинууд нь болохоор ухаантай дээрээс нь тийм culture үүссэн. Тэгээд relationshipтэй тэгээд хоёр зомбинд захирагддаг. That's interesting. Yeah. Тэгээд яг юу энэ зомбинуудыг харахад бол надад юу амар ойрхон харагдсан бэ гэхлээр 2005 онд анх гарч ирсэн. Тэгээд Land of the Dead гэд нэртэй бас нэр нь жоохон төстэй байгаа. Land of the Dead, Dawn of the Dead, Shaun of the Dead, Land of the Dead, Army of the Dead. Гэхдээ энэ кинонуудын ерөнхийдөө Shaun of the Dead болон Land of the Dead-ийн найруулагч нар нь бүгдээрээ өөр хүмүүс. Тэр кинон дээр гардаг зомбинууд нь болохоор хэдий зомби болоод мах иддэг болсон ч гэсэн оюун ухаан нь бол ерөнхийдөө байдаг. Гэхдээ өмнөх хүнийх нь оюун ухаан биш. Тэгээд өөрсдөнгөс оюун ухаантай юмыг суралцдаг. Тэгээд буумо барьж буудаад байдаг шиг санаад тэр кино. Тэр бас ер нь эйгүү кино. Тэгээд тэрэн дээр гардаг зомби нартай төстэй юм болов гадна харагдах байдлаараа. Тэгээд дээрээс нь бас гүүж гин. Which is ерөнхийдөө бол маш хурдан тэгээд хүчтэй, ухаантай. Тэгээд яг гаднах байдлаараа Land of the Dead-тай төстэй ч гэсэн ерөнхийдөө бол зомби нарын одоо арга барил нь миний бодлоор I Am the Legend гэдэг Will Smith-ийн кино байдаг. Тэр кинотой нэлээд адилхан төрлийн зомбинууд байх шиг байна гэж бодож байна. Тэгээд яа сэтгэл амар хөдөлж байна. Тэгээд 5 сарын 21-нд одоогоос баг сарын дараа удахгүй Netflix дээр нээлттэй хийх Army of the Dead киноны хэдүүлээ трейлерыг дөнгөж сая үзлээ. Тэгээд та нарт энэ трейлер reaction маань таалагдсан байх гэж бодож байна. Хэрвээ та нарт таалагдсан бол like, share, comment, subscribe дахиад битгий мартаарай. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баярлалаа.